Өнөөдрийн хоёр зочин маань Солонгос улсад ирээд 5 жил болж байгаа тийм ээ. 5 жилдээ жилдээ. үгээч одоо жоохон цэцэрлэгт байхнаар шинж одоо миний өвч 3 дахь болсон. Тэгс би уулзсан л да нандаа над руу бичээд бидний хийсэн бичлэгийг үзээд фэйсбүүкээр бидэн лөө захиа бичээд маа ээжа байдаг юм аа. Боломж байвал уулзах юмсан гэд. Тэгээд бас нөгөө хууль ёсоор ажиллаж байгаа хүмүүс маань хүүхдүүдийн гаргахад бас хэцүү байдаг юм байна л да. Тэгээд бид юутай ч гэсэн хоёр хүүхдийн захиаг аваад ирсэн байгаа даа шүү дээ. Тэгээд боломж гарвал мэдээж хэрэг Солонгосын элчин сайдын яамнаас бас бидний дэмжиж хоёр хүүхдээ ч бас уулзуулах тийм сайхан боломж тохиолдог болвол зуны амралтаар нь бас та баяртай нэг 7 хоног ч гэсэн уулзуулах тийм бодолтой бид нар ажиллаад байгаа. Тэгээд бүгдээ хамтдаа хоёр хүүхдийн ээж авдаа зориулсан бичлэгийг хамтдаа сонирхцгаа. Сайн уу миний ээж аваа? Та хоёртоо энэ захиа очих өдрийн мэнд хүргэе. Би захидал бичиж сурсан. Одоо 3 дугаар ангийн том хүү болсон. Хаавта хоёр яваад бараг л 5 жил болсон байна. Та хоёр минь маш их ядарч байгаа да. Хүүн маш их санаж байгаач төвчж чаднаа. Харин аав ээж хоёр минь бие сайн бодоорой. Уулзах өдрөө хоног тоолон хүлээнэ. Би ихч эмээ өвөөгөө сайн харнаа. Хайртай шүү. Хүү тэ хүслэн. Сайн уу агигч сайн уу? Сайн уу? Сайн уу? Сайн байна. Тэрнээс та машин барьж авдаг шүү. Ой самбаа. Хүслэн хурдан хүцээгээд хурдан нутагтаа ирээрээ. Сайн санаж хүсэж найз бод. За та хоёрынхаа тус цэцэр тайлбар ярьж явдаг шүү. Утахгүй ууцах ерөөдөө тавьж та хоёртаа эрүүл сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Сайн байцгаана уу? Сайн байна уу? Та хоёртай өдрийн мэндийг хүргэе. Тэгээд та хоёртаа эрүүлэн аз жаргалыг хүсээд их орондоо удахгүй зорьсон бүхнээ бүтээгээд ирээрээ гэж хэлье. Хайртай шүү. Хоёр найзтай өдрийн мэнд хүргэе. Ажил төрсөн сайн уу? Бие сайн бодоорой. Явсан зорилгоо бүтээгээд удахгүй их орондоо ирээрээ. Ихэн баяртай уулзъя. Сайн байцгаана уу найзуудаа. Энэ өдрийн мэндийг хүргэе. Тэ миний сайхан хоёр найз сансан зорсноо бүтээгээд ирч хүчтэй сайн сайхан байцгаарай. Тэ хоёр найзтай хайртай шүү. Амжилт хүсье. Хоёр найз тэгээд зорьсон, чалсан, бодсон зорилгоо бүгдийг дүүргээд их орондоо их найз нөхдийн хүлээж суугаа шүү. Хоёр найзтай эрүүлийн хамгийн сайн сайхан бүхнийг хүсье өрөөё. Аав ээж минь бидний төлөө алс хол Солонгос улсыг зориод 5 жил болжээ. Дүү маань 3 дугаар ангид ороод мундаг сайн суралцж байна. Би бас энэ жил дунд ангиа төгсөөд ахлах ангид суралцсан. Хэдий ээж аав хоёроо сандагч жаахан хичээвэл манай гэр бүл зорилгодоо хүрч халуун ам бүлээрээ цуглах сайхан цаг удахгүй ирэх байх. Сайхан амьдрал гэдгийг зарим хүмүүс эд хөрөнгө алдар нэр гэж ойлгодог юм шиг. Миний хувьд хайртай хүмүүстэйгээ элэг бүтэн амьдрах нь хамгийн их аз жаргал гэж бодож байна. Та хоёроо хэрхэн зовж байгааг хараад санахч ирэхгүй юм шиг санагддаг. Аль болох тэднийгээ зовохгүй, гомдоохгүй гэж их л хичээх юм. Эцэг эхийн хуралд аав минь суугаад дүүг ээж хичээлээс нь авч оройн хоолоо идээд хотоор зугаалах өдрийг маш их хүлээж сууна. Бидэнтэй ижил эцэг эхийгээ хүлээж суугаа олон хүүхдүүд манай ангид байдаг. Тэдний адил зөндөө санаж байгаа шүү. Хүүхэд болгоны хүсэл биелж элэг бүтэн амьдрах болтугай. Хайртай шүү ээж аавтаа. Тавнаас өндрөн харилжээ. Данчиг санжээ бижигээ. Үдээр урсан горч хөргөтл нууд багтаж. Байлужэнэсээ дожжээ багнаас минь. Та ороод ирэх юм шиг онголцох хаалганы цан. Одоо ч ихсэн хин ч үгүй хэвээрээ үрцэн. Үрч яваа чамын магадгүй ахтаад. Төрч яваа тайланда би багтан. Санахыг хэцүү гэж барьяагээ. Сарны гэрэлтэй ярднаа би. Сарч илүүдийг яаж барьяагээ. Сэмхэн их шиг шахам
Гэвч хайр минь хөрөөгүй минийх болохгүй л дээ гэхдээ хэвээр би чамд бүр үнэнгээсээ хайртай байсан дэтгээрээ Олзол хамгийн түрүүнд юу их вэ? Өслөн. хамгийн дээд чамтайсан Юм яриасан мөрөна. Сонсныхаа тухай тэд хотод тарахад байсныхаа тухай байхгүй хооронд нь болсон юмнаа тухай тэгээд энэ амар сонсон тухайгаа яриад эдэж аваараа бас солонгост болсон юмнуудын талаар сонсоо. Тэгээд байнга найзуудтай бас ингэж уулзаж сууж хат найзуудтай яриад бараг нэг тэмдэг болсон. Тэгээд найзуудтай уулзаж үзмээр. Тэртэй шүү бие бодорой зөндөг санджаага шүү тэгээд зорьсон зорилготой би гэртээ их орондоо ирээрээ. Хүслэн хэлэх юм байна. Аав ээжтэй. Тэртэй шүү сан гин өдөрөө. Хоёр өгч нь бас найзуудтай холбогдоод бас мэдлэгээ шилжүүлсэн байгаа. Тийм. Энэ өнөөдөр ч бүр дуулж болцоо өөр юм. тийм зориулж бүр энэ сонс студийнхан маань манай эдүүд байдаг. Тэгээд бас дууг нь хичиж өгье гэдэг нэндээ дээр очиж дууг нь хичээсэн. Дуулдаг гэж мэддэг байна уу? Гүү ерөөсөө мэддэггүй шүү дээ. Эндээ чи дөнгөж 5 дахь анги байсан болохоор ерөөсөө мэддэггүй. Тэгээд өнөөдөр алтан цэцгийн маань төрсөн өдөр учраас. За баярлалаа. Ямарчсан. Гэрх баярлалаа. Бидний зүгээс алтан цэцэг гэр бүлийн хоёр маань бас ирээд 5 жил болж байгаа. Гэртээ арих боломжгүй бас зорьсон зорилгодоо арайхан үрэг байгаа учраас тийм ээ хүүхдүүдтэйгээ уулзгаад манай нэвтрүүлгийн зүгээс бас уулзаж амжаагүй хүүхдүүдийг эцэгтэй найл боломжоор уулзуулахыг хичээгээд байгаа. Гэхдээ бид нар виз гарахгүй бас мэдэхгүй байгаа. Тийм аль болох зуны амралтаар нь бас боломжтой бол очирч уулзуулах юм зорилготой ажиллаж байгаа. Тэгээд миний аав, миний баатар төслийг бас дэмжих хүмүүсээр бидэнтэй холбогдоод эдгээр сайхан хүмүүсийн хүүхдүүдтэй нь уулзуулах юмсан гэж бодож байгаа. Тэгээд та бүхэн бидэнтэй холбогдоорой. Гэт ад жаргал эрүүл их сайн сайхан бүхний хүсэн өрөө хүүхдүүдтэйгээ уулзах талаар хүслээ бодсон байлгүй тийм ээ. Тэгээ нэг хондогч гэсэн уулзаа зүг байвал үнэхээр сайхан байна. Баярлалаа та эцтэй. Мянган гэр бүлүүд хайртай хүмүүсээс хол ажиллаж амьдарч байгаа. Удахгүй Монгол улс маань бас сайхан болоод сайхан нийгэм бий болох байхаа. Энэний төлөө бид нар бас хүчин зүтгэж байгаа. Урдхан сайхан нийгмийн цогцлохын төлөө бүгдээрээ хамтдаа бишилье. Ингээд та бүхэндээ эрүүл их ажил сайн сайхан бүхнийг дахин хүсье. Эргээд уулзахын эрүүлгийг өргөн төвшүүлье.